Найзуудаа хамт аялах болсонд баярлалаа. Би та бүхний шууд нэгэн танхим аваачмаар байна. Доктортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд доктортой хөгжлийн боловсролын төлөө хамтын санаачлах түншлэл үндэсний чуулган эхлэх гэж байна. За энэ бидний аяллаа эхний өртөө. Орхон аймгийн Уурхайчин соёлын ордонд хүүхэд залуус томчууд гээд 300 төлөөлөгч цуглаад байгаа нь. Миний үеийнхэн байгаа болохоор би ч уйдахгүй нь бололтой. Доктортой хөгжлийн боловсрол 2 төслийг хэрэгжүүлэгчид оролцогчдын төлөөлөл бүгд ажил амжилт, алдаа сургамж ярилцсан цаашид хэрхэн хамтран ажиллагаа хийлцэхээр цуглаад байгаа нэ. Ингээд миний аль замаар аялаж ямар хүмүүстэй уулзахыг та гадарласан байх. Сайн байцгаана уу? Аавханд ийсэх өдрийн мэдээг өргөн дэвшүүлье. Өнөөдөр үндэсний чуулганд боловсрол шинжилт бааны яам, байгаль орчин аялал жуулчлалын боловсрол судлалын үндэсний хүрээлэн, мөн байгаль орчин мэдээ сургуулийн төв, боловсролын ерөнхий газар, Монгол улсын боловсролын их сургууль, Цэнгэн улсны нөөц байгаль хамгаалах төв, мэрэгжлийн хяналтын ерөнхий газар, боловсролын үнэлгээний төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хамт олон түүнчлэн болвол доктортой хөгжлийн төлөөх амгалан дэлхийн төрийн бус байгууллага болно. Мөн түүнчлэн доктортой хөгжлийн боловсролыг орон нутагт хэрэгжүүлэх байгууллага хамт олон оролцож байгаас гадна зорилтод одоо 6 аймгийн нийслэл Улаанбаатар хотын 30 сургууль бол өнөөдрийн үндэсний чуулганд оролцож байна. Та бүхэндээ талархал илэрхийлье. Баяр хүргэе. Ингээд нэгдсэн үйл ажиллагааг нээж өгнө хэвээр байгаль орчин аялал жуулчлалын яамны инновац цэвэр технологийн хилцээний дарга доктортой хөгжлийн боловсрол 2 төслийн удирдах хорооны гишүүн хадагтай орон чимэгтэйг байснаа урьж байна. Ногоон хөгжил ирээдүйн төлөө зүтгэж байгаа хамт олон маань хуран цугласан байгаад талархалтай байна. Цаашид ирээдүйн хайр живдээ авч үлдээх, байгаль орчноо хайрлан хамгаалах, үе залгамжид авч явахын өсвөр насны дуу хоолой болсон хүүхдүүд оролцож байгаа энэ цаг үед Монгол улсын доктортой хөгжлийн боловсролын суурийг бэхжүүлэхээр эндээ хувь нэмэр оруулж байгаа та бүхэндээ бас баярлалаа. Байцнаа Улаан аймгийн засаг даргын нийгмийн хөгжил хариуцсан орлогчдаар төвшин жаргалыг өгч байна. За ингээд өнөөдөр үйл ажиллагааны үр дүнд оролцох залуучдын туйлшлал хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр олон шинжилгээ санаад гарч ажил хэрэг болж хэрэгжүүлэх гэдэг төр итгэлтэй байгаа илэрхийлээ. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа. Архангаа булган орхон хөвсгөл хинтээ ховд аймагт доктортой хөгжлийн боловсрол 2 төслийн загвар 30 сургууль бий. Дээр нь зочин сургуулиудын хүүхдүүдгээд нийт 60 хүүхэд залуус багш сургуулийнхаа удирдлагуудтай энэ чуулганд хамт оролцож байна. За доктортой хөгжлийн боловсрол 2 төсөл манай сургуульд хэрэгжсээр маш сайхан үр дүнгуудыг хэрэгжүүлсэн байгаа. Манай сургууль яг өөрийнхөө онцлог байдал тохируулаад төслийн санааг бичээд хэрэгжүүлсэн байгаа. Манай сургуульд сургуулийн туршилтын ногоон талбай байхгүй, хөлөмж байхгүй, мөн бас их сургуулийнхаа гадны оршин талбайд ийм суус шороотой ногоон байгууламж маш дутмаг байсан. Энэхүү төслийг хэрэгжүүлсээр манай сургууль ногоон байгууламжаа нэмэгдүүлсэн, хүүхдүүдийн байгалийн ухааны хичээлээр олж авсан мэлгээ баталгаажуулах, туршилтын ногоон талбай хөлөмжтэй болсноор их баяртай байдаг. Тэгээд бид нар энэхүү төслийг хэрэгжүүлснээр сургууль бүхлээрээ хамтдаа ажиллаж чадсан. Хэдий бид нэр анхны зорилго бол одоо юу гэдэг тодорхой нэгэн төсөв авч ямар нэгэн бүтээн байгуулалтын нэгс эндээ бол хүрсэн. Гэхдээ энээсээ гадна бид нар эцэг их багш сурагчийн оролцоог яаж бодит болгож энэ бидний ажилд ямар одоо эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд те энэ сургуулийг одоо бодлого чиглэлийг зөв болгож ингэж явуулахад ямар их ач холбогдолтой вэ гэдэг нь энэ хамгийн их үр дүн байна. Чуулганы үндэс сэтгэл нь хувьсан өөрчлөгдөж буй боловсрал. Дэлхийн нүж байна, боловсрлоо үлдээх үү, хоцроох уу гэд томчууд хилцээд байсны учир нь энэ юм байна. Доктортой хөгжлийн зорилтуудыг яаж нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ёстой юм. Боловсрлоор дамжуулж одоо байгаль орчинд ээлтэй тэгээд одоо нийгэмд хүртээмжтэй тэгш хамарсан бүх хүнд одоо шудраг тийм тэгш боловсрлыг хүртээсэн ийм одоо
боловсролыг яаж бий болгох вэ гэдэг асуудлуудыг бол өнөөдөр ярьлаа. Хувьсан өөрчлөгдөж байгаа боловсрол гэдэг дээр бол бид хамтдаа одоо их тайвныг бүтээж нийгэм чиглэсэн тийм тэгш хүртээмжтэй боловсролыг хамтдаа яаж бий болгох вэ гэдэг одоо гол концепц яригдчихэж байгаа. Одоо харин чуулганы төлөөлөгч хүүхэд багчуудтай уулзъя. Энэ чуулганд ороод би яг үеийнхаа найз нөхдөөрөө маш их бахархсан. Өөртөө төсөл бичээд, төслөө хэрэгжүүлээд тэрийг одоо хэрэгжүүлээд явсан надад үнэхээр их бахархалт төрүүлсэн. Тэгээд одоо өөртөө номын сан барьсан, тэгээд ногоо тарьсан, одоо галтгоогоо одоо өөртөө тогтчулсан. Тэгээд тэр нь үнэхээр их таалагдлаа. Би өсөө энэ ч ирээд бол зөндөө найзуудтай болсон. Тэгээ бас хэрхэн төслөө анхлаа ингээд санаачлах вэ? Ямар алхмаар хийх вэ гэдгээ бас асууж суралцнаа гэж бодож байна. За бид нар сая чуулганаа завсарлаж байгаа гарч ирээд цайлчаад байцгааж байна. Тэгээ гадаа чалуун байна. Бидний сэтгэл ч гэсэн их халуунд улаахан сайхан байна. Эрдэнэ татад анх удаа ирж байгаа хүмүүс тэр олон байгаа лээ. Гараа өргөд харъя нэг. Яна би ч гэсэн өөрөө Эрдэнэ татад анх удаа ирж байгаа штэ. Өнөөдөр орж ирээд тэгсэн чинь ингээд тогтчил магчлал янз янз гоё байд юм байна. Тэгээ уурхаачнаас нэлээд ордонлоо орж тэгээд зүгээр хотод орсон юм шиг л надад сэтгэл төрлөө. Би Хинтээ аймгаас ирсэн. Хинтээ аймгийн Хэрлэн сумаас ирсэн. Тэмүүжин цэцэлбэр сургуулиар төлөөлөд ирсэн. За бид нар ингээ Эрдэнэ татынхаа бүтээн байгуулалтад танилцахаар явлаа. За ингээд чуулганы төлөөлөгчид Орхон аймгаас Булган аймаг руу 3 автобус 2 фургон машинтай хөдлөлөө. Хүүхдүүд биднийг бүх зочдыг энэ тосгоны шив шинхэн эко цуслан хүлээж байгаа. Маргааш Булган аймгийн Хялган тосгонд чуулган 2 дахь өдрөө үргэлжлэнэ. Аяллаа 2 дахь өртөө Булган аймгийн Хангал сумын Хялган тосгон. Цааш хамт аялах уу? Одоо энэ төслийнхаа үр дүн чи юу сураад юу мэдэж авах бол гэж бодож байна? Ер нь тэгээд нэг яаж төсөл багийнхантайгаа яаж харьцах уу? Яаж зүг юм хэлцэх үү? Юмигээ өөрсдөө бодно санаагаа гаргаад ингээд цүг хүүхдүүдтэйгээ ив нарийнталтайгаа юмаа сурна гэж бодож байна да. Бид нар өнөө өглөө ингээд ийм гоё подолкор жигдэрсэн байгаа. Том хүүхэд багчууд тэгээ томчууд гэлтгүү. Тэгээд эрэгтэй эмэгтэйгээр ийм хүүхдүүд болохоор эрэгтэй эмэгтэйгээр хоёр өөр өнгө байсан. Тэгээд ямар ч байсан амар таалагдж байна подолк маань. За хэдүүлээ сургууль руугаа орж танилцсан. Бас энэ цөмхтэй болсон шүү дээ бид нар. Үндэсний чуулган доктортой хөгжлийн боловсролын тэргүүлэх 5 чиглэл хувьсан өөрчлөгдөж байгаа боловсрол орон нутгийн хамтын ажиллагаа туршлага гэсэн сэдвээр үргэлжлэлээ. Энэ ихтэй Монгол бичгийг ингээд сургууль болгон ингээд тавьжуул бас тэ хилээ ингээд бас нэг дээдэлтэй хүндэлдэг юм шиг харагдаад гоё юм байна. Ямар олон цэцэгтэй сургууль юм ч одоо. Яа энийг арчилгаж бас нэлээд хугацаа ордог бах та. Манай сургууль чинь 2хан цэцгийг л арчилах гэж бөөн хэрүүл оруулна шүү дээ. Би жахад энэ сургууль өстэй ажилтай сургууль байна. Амар олон цэцэгтэй. Гоё цэцэгтэй, ногоо. Гоё эко сургууль юм байна. Ингээд ажиллах бодол хүмүүсийн чинь амар гоё харагдаж шүү дээ. Манай амар ажилтай л харагдаж байна да. Завгүй. За манай байгууллагын хувьд бол юу өөрчлөлт байгаа юм бэ гэхээр зэрэг юм хяналтын уудсан өөрчлөлт байгаа. Өөрөөр хэлбэл та нар өөрөө өөрсдөө үнэлээд байгаа шүү дээ. Сургууль өөрийгөө үнэлээд байгаа. Энэ үнэлгээний шалгууртай чинь манайх хяналтын уудсаар дүүрцүүлэн тохирц хийгээд байгаа юм. Хамгийн хэцүүтэй нь бол ерөөсө манай багийн дарга нар гэж нэг нөхдөөдөл ер нь хэцүү гэдэг юм дөө. Тий. Ерөөсө баг ойлгох гудаа ирнэ.
Тэгээ ойлгуулахыг хэлж чинь яг зөвхөн сумын төв дээр байдаг багийн дарга нар бол ойлгож чинь. Хөдөөний багийн дарга нар бол хаасаагүй байдаг мод зүйлийг ер нь ямар багтай их маягтай дөө. Иймэрхүү байдаг. Тэгээ иймэрхүү маягаар л ингэж ажиллаж байна те. Тэгээ цаашдаа бол бид нар энэ төсөл зогссон ч гэсэн угаасаа тэрнгүү аяандаа ингэж үндсэндээ манай сургуулийн төвчний одоо сургуулийнхаа стратеги төлөвлөгөөний нэг зорилт болгоод одоо бид нар яг энийг ингээд тусгаад оруулсан. Ахаад шинжилээд ингээд явж байгаа юм. За энийг бол ингээд нэг талаа бид нар өнөөдөр дадлах хийж байгаа боловч нөгөө талаа та нар энийг дараа дараагийн үйл ажиллагаанд шууд аваад ашиглах боломжтой арга зааж өгч байгаа юм. Яг тэгвэл дэлхийн нийт өнөөдөр юмыг хурдан хугацаанд хийхин тулд хүмүүст арга зааж өгөөч гэдгийг уриалж байгаа байхгүй. Үйл болгохын тулд аргыг заагаад өгөө. Тэхийн тулд бид нар SPAC гэдэг аргачлалыг санал болгоод байгаа байхгүй. Чуулганаар хүүхэд залуус эрх мэдэл олгох нь дижитал суралцахыг тэгш хүртээмжтэй эрүүл аюулгүй сургууль сэдвээр ярилцаж асуудал шийдлээ хэлэлцэн өөрийн оролцоогоо тодорхойлсон юм а. Тэдэнд багш сургуулийн ах эгч аав ээжтэйгээ хамт хийж бүтээж бусдаа түгээж буй сайн туршлага олон бий. Маа цэцэнгийн хувьд гэх юм бол одоо ингээд тоглож наадаас гадна найз нөхдөдөө илүү ойртон болоод байгаль орчиндөө илүү ойрхон тэгээд ингээд засланд амрахыгаа хажуугаар ингээд сурж боловсрал тийм боломжтой байгаа. Доктортой хөгжлийн боловсрал төслийн хүрээнд Ховд аймгийн Мөнхөрхөн сумд маань өв соёлын өргөө дээрээс нь ногоон байгууламжийг одоо бас бид нар хийж байгуулж байгаа. Танай сургуулийн ямар үйл ажиллагаа явуулсан бол чи яаж тэрэнд оролцсон бэ? Нэг тэрбум мод гэсэн хүрээний үрээд ингээд сурагч болгоо нэг мод ингээд гэрийнхээ хашаанд болон дотор байрны хөгтөд дотор байрныхаа гадуурыг тарьсан байгаа. За мод нь одоо хэр хэмжээтэй ургасан бол чи ер нь яг анх хизээ тарьсан мөлий модоо? Модоо болохоор зэрэг одоогоос нэг 2-оос юм уу 3 сарын өмнө тарьсан. Тэгээд хамгийн анх эрэхтэй нэг иймэрхүү айгүй жижиг мод ирсэн. Одоо харин 10-аас 20 литр усаар өдөр болго уссаар хагаад айгүй өндөр болж байгаа. Булган аймгийн Хялган тасганы сургууль доктортой хөгжлийн боловсрал төслийн заагвар 30 сургуулийн нэг юм байна. Тэдэнд ч бусдаа танилцуулах сайн туршлага, сайхан жишээнүүд олон байлаа. За сайн байна уу та? Сайн байна. Та сургууль ямар гоё өнгөлөг олон цэцэгтэй сайхан сургууль юм. За баярлалаа. Манай сургууль доктортой хөгжлийн боловсрал 2 төсөлд хамрагдаад 2019 онд хамрагдаж эхлээд энэ хүү цэцгнүүдийг бас ногоон байгууламжийг бий болгохыг, байгаль экологи хүүхдүүд хайрлах, хамгаалах талаас суралцуулах гэсэн үднээс энэ сургуульд олон цэцгүүдийг тарьсан. Одоо энийг өшөө олон цэцэг таж ирэх 23 онд маань сургуулийн маань 50 жил болох учраас сургуулийнхаа бүх орчинд одоо ногоон байгууламж, ногоон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөлөөд бид бүхэн ажиллаж байна. Би ч гэсэн ингээд харсан чинь цэцэг тармаарч юм шиг санагдаж байна. Төслийн үр дүн ямар үр дүн ч юм уу, ямар үр ашиг те үр шим унах бол гэж утсан бай та. Анх бид төслөө бичгтээ бол сургуулийнхаа дэргэд зуны сургалтын төв буюу цуслан байгуулахаар бол бичээд ингээд төслөдөө ингээд хамрагдаад ирсэн чинь ингээд цуслангаас маань гадна сургуульд маань өшөө олон зүйлс хэрэгтэй юм байна гэдгийг бол бид бүхэн одоо сургуулийн өөрийн үнэлгээгээ хийсний дараагаар бол эдгээр зүйлсүүд гарч ирээд тухайн үнэлгээнийхээ дагуу хэд хэдэн баг хуваагдсан одоо энэ хөө бүтээн байгуулалтууд болон ногоон байгууламж мөн эко цуслангаа бол барьж байгуулад байна гэдэг. За тэгвэл бодсноос чинь хэр том үр дүн төрсөн бэ? Бодсноос бол маш том үр дүн төрсөн шүү. Хамгийн чухал юм бол нөгөө сургууль бүгдлээрээ ажиллах арга хандлага гэдэг юм бол манай сургууль дээр бол одоо нутагшсан гэж хэлж болно. Чуулганы хурал өндөрлөө. 2 өдөр хамт байсан биднийг хэрхэн дотноссныг та бүхэн харж байна уу? Хөл хоройн байж үеийнхэнтэйгээ хамт аялаж амрааг уудсан бидэнд ер нь бүгдд нь үндэсний чуулганы аялал мартагдгааргүй дурсамж үлдээж байна. Би хамтдаа Бидний дараагийн өртөө Булган аймгийн Хялган тасганы сургуулийн эко туслан. Анхны зочид амрагчдын чуулганы төлөөлөгчд хүүхдүүд бид. Сургуулийн эрэгтэйчүүд нь банц модыг үрж хадаж, эмэгтэйчүүд нь зөөж, сурагч багчууд нь чадлаараа тусалж ээж 2 жилд хамтдаа бүтээж босгосон туслан гэж танилцсан. Нөгөө хамтдаа хэлцэж, хамтдаа хийж бүтээж туршлан гэдэг нь энэ байх. Өнөөдөр бол бид ингээд нээлттэй хийж байна. За удахгүй бол
бол энэ тусланда хүүхдүүдийнхээ одоо амрагч хүүхдүүдээ авна. За тэгээ энэ байгалийн сайхан орчинд бол оюун ухаан сэргэж цаашдын одоо сурлах хөтөлбөрт нь маш одоо өндөр амжилт одоо гаргана гэдэгт бол бид итгэлтэй байгаа. Ийм сайхан туслан нэгдээд тэгээ анхных нь ингээ амрагчд болж байгаадаа бас бид нар их баяртай байна. Тэгээ бас хүүхдүүдийнхээ сэтгэлийг сонсъё. Энэ цусланд ирсэн тэр гоё юм. Тэгээд доктортой хөгжлийн боловсролынтой арай их мэдлэгтэй болж одоо баярлалтай байна. Энэ амралтын газар бол ер нь аюу тав тухтай, аюу гоё юм байна. Миний хувьд бол олон найзуудтай болж байна. Хөгжилдөөд гоё юм байна өө. Төслийн үр дүнгээс ярил. За би бол анханасаа ингээд хог аяглаа энэ бол дандаа хогийн савнд хийдэг хүүхд байсан гэж хэлэхгүй. Төсөл хамт хэрэгж байгаа хүүхдүүдийн ачаар ингээд энэ бол хогоо ингээд хаяхгүй байх даалдгийн баг зэрэг ингээд өөрийгөө жоохон дайчилж эхэлсэн. Гэтэ энэ бол ингээд анх тийм амар байгаагүй. Найзууд маань дотор ингээд чи эзэн нэг юм болцсон. Наа чи зүгээр хог штэ гэх мэт амар хандлага гаргаад. Намайг дөнгөж ингээд хог төвдөөсөн чи найзууд маань миний урдуур ингээд хог мог хайчтай ингээд ер нь намайг жоохон эвгүй байдал оруулах дуртай байсан. Гэтэ ингээд хүн өндөр нөлөөлөлтийн адилаар ингээд удах тусам ингээд найзууд маань надаас нөлөөлөл аваад сүүлийн ингээд хогоо яхангууд хэндэгийн ингээд муухай арах юм байна. За хогоо авч игээд энэ мэтлэнгээр их надад нөлөөлсөн, дараа нь ингээд найзууд маань нөлөөлсөн. Харин найзуудтайгаа би ингээд хогоо идлийн менежмент талаар олон хүмүүс ингээд нөлөөлнө гэдэгтэй байна. Доктортой хөгжлийн боловсрол 2 төслийн хүрээнд нөгөө уур амьсгалын өөрчлөлт буюу агаарын бохирдол гэдэг асуудлын доор гэртээ би мод тарьсан, нарс мод. Нарс мод нь бол ерөнхийдөө нөгөө өвчтөл төрөгчийг маш их фотосинтез явуулдаг. Тийм мод байгаа. Нийт одоо анх 100 мод тарьсан. Тэрний одоо 61 нурж байгаа онц явж байна. Сэтгэлээ хуваалцсан хүмүүстээ бас маш баярлалаа. Чуулганы 3 дахь өдөр 6 аймагаас ирсэн 30 сургуулийн сурагч багш нартайгаа хамт үсгэлэнгээ гаргалаа. Хаягдл өөхөн тосоор хийсэн савн, хаягдл хунцар эдгээр бүтээсэн эд хэрэглэл, бэлэг дурсгалын зүйлс дээл малгайг та бүхэн харж байна. Зарим сурагчид маань бүтээгдэхүүнээ орлуулж мөнгөтөөж боллоо. Өнөөдөр ингээд бүтээлүүдээ бас авчирсан байна. Эдгээр маань бол дандаа ингээд шин зүйлийг ерөөсө хөдөлж авахгүйгээр өөрсдөө байгаа тийм ээ хэрэгэлдэггүй зүйлээрээ өөрсдийнхөө ингээд хэрэгцээг хангасан юм бүтээлүүд байгаа. Жишээлбэл энэ онд бол өөхөн тосыг хэрэглэхээ байцсан. Түүгээрээ ингээд бид бүхэн савын хийсэн байна, үнэртүүлэгч хийсэн байна. Ингээд бүтээлүүд маань ингээд ерөөхдөө байгаа. За энэхүү төслийн хүрээнд болохоор Түүхэн богд Эзэн Чингис хааны тусгах газруудыг тайлбарлах, хөтөж бэлтгэх төсөл хэрэгжилж эхэлсэн. За ингэснээр биднэрт ямар үр дүн, ямар ач холбогдолтой байсан бэ гэхээр одоо нөгөө орон нутгийн хүчнэрийг бэлтгэхэд бид нар одоо хамгийн одоо чухал нөлөө үзүүлээд хүүхдүүд маань одоо 9 бахархалт газраа өөрсдөө судалж эхэлсэн. Эцэг эхчүүд болохоор эргээд биднийг яаж дэмжсэн бэ гэхээр бас бурайд хувцас хунрыг хүүхдтэй илүү их авч өгөхтэй. Тэгээд ер нь бол одоо хүн болгон одоо 9 бахархалт газраа тайлбарлаж сурах эхний алхам хийгдсэн. Миний өмссөн байгаа басхан дээл басхан хүн болохоор ингээд нөхөрт гарсан эмэгтэй хүн буюу хамгуу хүнээс арай өөр дээл өмснө. За ингээд ингэр харуулах буюу ингээд ингэр тэгээд энэ бурхны гуу. За бурайд дээл нь болохоор хийхэд баг зэрэг асуудалтай байдаг. Тийм учраас ингээд бид нар одоо хийх явцад суралцж байгаа. Гэтэ арай өөртөө хийдэг болоогүй. Гэтэ ирээдүйд хүн бүхэн бурайд дээл өөрөө хийгээд өмсдөг болно гэдэгт итгэлтэй байна. За бид нар энэ чуулганыг яагаад өнөөдөр Улаанбаатар хотод тийм ээ сургуулийн анги танхи юмд зочид буудалд хийгээгүй заавал ингэж байгаль дээр ирж хийж байгаа юм бэ гэхээр зэрэг 21-р зуунд сургуулийг танхимаас гаргах хүрээлэн буй орчинтай танилцуулах одоо байгаль экологтой танилцуулах илүү амьдрал руу ойртуулах гэдэг рүү голчлон анхаарч байгаа энэ цаг үед хүүхдүүд маань энэ зуны цуслан дээр ирээд танхимд үтсэн шинжлэх ухааныхаа мэдлэг ойлголтуудыг энэ байгаль дэлхийгээс олж баяжуулж баттгах ийм зорилгоор бол бас сурч болдгийм байна гэдгийг энэ одоо сургуулийн сурагчид багш нар одоо төрүүлж урьдчилж харж ийм сайхан одоо цуслан байгуулсанд энэ хамт олондоо бас талархал илэрхийлье. За ингээд аяллаа өртөөний барай нь хялгантын экоцуслан боллоо. Чуулган чөндөрлөлөө. Ингээд томчууд чуулганаа хэрхэн дүгнж байдаг юм бол? Биднэрт өөрсдөнд нь доктортой хөгжлийн боловсролын төлөвлөгөө байна. Биднэрт бол мөрөөдлийн төлөвлөгөө байна. Тэгэхээр тийм дүр зурагтай болоод буцнаа тий бас зарим нь амлцсан. Тэр амлцсан одоо үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ гэдэг бол энэ чуулганы хувьд бол бидний хүсэжсэнээс илүү үр дүн байсан. Бид нэр зөвхөн ярилцаад яваагүй. Бид нэр өөрсдийн гэсэн төлөвлөгөөтэй болоо буцаж байгаа. Хиймэл оюун ухаан гэдэг бол бидний амьдралын нэг хэсэг болчихлоо. Тэгвэл энэ хиймэл оюун ухааныг хэрхэн хүлээж авах вэ? Түүнийг хэрхэн зөв зарж чиглүүлэх үү гэдэг.
Энэ үүнийг ч гэсэн мөн ур чадварын хэмжээнд авч үзэж ярилцах шаардлагатай юм а гэдгийг өнөөдрийн хилцүүлэг төр оролцогчид бас дурдж байсан. Тэгэхээр бол энэ өөр одоо их нарийн сэдвүүд рүү очиж ингэж одоо асуудлууд тодорч ярьж байна гэсэн үг. Хамт аялсан танд баярлалаа. Ингээд энэ төслөөр юу хийж бүтээх гэж юунд зориод байгааг асуумаар байгааз. Доктортой хөгжил гэдэг бол зөвхөн маш хол ойлголт биш. Монголчууд бидний эрт тэр үеэс амьдрал ахуйдаа хэрэгжилж ирсэн арга ойлголтыг бас байгальтайгаа хэрхэн цогцон амьдарч байсан бэ гэдэгтээ бас маш илүү ойрхон байдаг. Тийм учраас бид бол энэ доктортой хөгжлийн төлөө бол хүрч чадна гэдэгт бол итгэлтэй байна. Хүн болгон өөрчлөгч байх, хүн болгон өөрчлөгдөж байхаа одоо тэр боломжууд хүн болгонд байгаа. Бүгдээрээ хамтдаа нэг жижиг чигсэн зүйлээс өөрчлөлт эхлэхэд дэрэн дараад маш том болж өргөжөж болдог те. Тэгвэл тэр жижиг зүйл маань өөрөө маш санаачлагтай, өөрөө маш инновацлог, тийм одоо сайхан санаачлал байх хэрэгтэй. Тэгэхээр бид нэр тэр жижиг зүйлийг өөрийнхөө өөрчилж чадах тэр жижиг зүйлийг л олж те өөрчлөлтийг бид нэр эхлүүлэх нь чухал байгаа те. Доктортой хөгжлийн боловсролын талаар юу хийх цаашдаа Монгол орноо одоо хэрхэн хөгжүүлэх талаар ингээд бүгдээрээс тийм ээ олон талууд хамтраад ярилцаад сууж байгаа нь бол маш их таатай байна. 3 өдөр хамт байсан ч 30 хонс юм шиг. 6 аймгийн 30 өөр сургуульч гэлээ нэг ангийн 60 анд шиг гоё байлаа. Найзуудаасаа, багш нараасаа доктортой хөгжлийн боловсролын төслийн ах эгч нараас их зүйлийг сурч мэдлээ. Хамтдаа сайхан аяллаа. Дараагийн аялалч биднийг хүлээж байгаа. Юу та сайхан бэ? Зугаахад ямар